За сайн байна уу? Өнөөдөр Team A Students CAS Monthly Reflection podcast хийх гээд цугларсан байна. За тэгээ юуны төрөнд team members сайн нэг танилцуулъя. За намайг амар хэлэг гэдэг 91-ийн сурагч байна. Би 91-ийн алтаач байна. Сквадранд 91-ийн агны талгын агны байна. За окей. Өнөөдөр би тэгээд Monthly Reflection буюу сарын турш хийсэн CAS дээр reflection ярилцах байгаа. За тэгээд бүгдээрээ өөр өөрсийн гэсэн клубыг сонгоцсон байдаг учраас бүгдээрээ CAS-уудаа танилцуулъя. Манай амар хэлэг. За би бол CAS дээр 3 клубыг сонгосон байгаа. Эхнийх нь болохоор creative дээр, media production, дараачих дээр activity дээр element биш volleyball. Тэгээд service дээр elementary school service сонгосон. За би бол reading and discussion болно, volleyball болно. Elementary school service-ийг сонгосон байна. Клуб дээр applied science, activity дээр basketball, service дээр national park сонгосон. За би болохоор харин өөр casting, creativity дээр painting, activity дээр aerobics, service дээр баг сургууль цэвэрлэгээ сонгосон байгаа. За ойлголоо. Би болохоор өөрөө activity дээр volleyball сонгоод, creativity дээр reading and discussion, тэгээд service дээр болохоор elementary school service сонгосон байгаа. За өнөөдөр би тэгээд юу ярилцах вэ гэхээр бид эдийн highlights of the month буюу тодорхойлж тэгж гоё санагдсан зүйлүүдээ ярилцах байгаа. Challenges and growth буюу маш чухал хэсэг байгаа. Connections to CAS learning outcomes тэгээд advice for future CAS students ярилцах байгаа. За бидний нэг highlights of the month буюу тодорхойлж сараасаа тэгж mentioned мэр байгаа зүйлүүд гэвэл юу вэ гэхлээр За манайх болохоор яг creativity буюу media production дээр яг лидер сонгох үйл ажиллагаа яг энэ сард болсон. Тэгэд энэ сард лидер сонгох үйл ажиллагаан дээр болохоор яг хоёр маш чанартай өрсөлдөгчнөр өрсөлдөөд тэр хоёр өрсөлдөгчнөр бүр дөрвөөдөө санал хураалт авахад дөрвөлэн дээр нь бүр яг л тэнцүү саналтай тийм маш чанга өрсөлдөгчнөр байсан. Хоёулаа маш сайн ярьжсэн. Тэрийг хараад би ингээд манай багийн хүмүүсчнэр ийм чанартай сайн хүмүүс байт юм шүү. Ийм сайн манлайлагч болох чадвартай хүмүүс байт юм шүү гэж тэгж багийнхнаараа багийнхнаараа бахархажсэн. Энэ бол онцлог юм байсан. За ойлголоо. Алтаач. Манай reading and debate club бол MU-ийг энэ сард хийсэн. За энэ сард би мандатын ажил үргийг авсан. Тэгээд тухайн мандатын дизайн заримдаа буруу болоод тэгээд алумнаар нь буруу байжсэн болохоор бахан чаленж тавьсан. Тэгээд эцэст нь бол бүгдээрээ ярилцаад мандатаа зүг болоод тэгээд MU-ийг амжилттай хийсэн. За миний хувьд болохоор энэ сар сервис дээр хамгийн дурсамжтай гэх юм. Үйл явдал болсон дээр цэцэг төрөлн дээр Masala Winter Event гэдэг тийм зохион байгуулагдсан. Тэрэн дээр нь болохоор олон янзын тийм бүсэн фигурүүд дурлаад хийсэн. Хажуугаар нь өвлийн тийм цаа буу хандаа гэх тэр тиймэрхүү амьд тавьчихсан байсан бол тэр нь амар тусамжтай байж үлдсэн л дээ. Миний хувьд болохоор агны хувьд болохоор ингээд манай энэ сар painting 92-ны project-ыг хийхдээ тусалсан 3-7 нөхөө. Тэгээд 92-ны энгийн будах ажил дээр туслаад тэгээд амар олон юм сурч авсан. Одоо яаж будах юм, яаж өнгө холсон дээр үдийн гэдгийг сурч авсан. За миний хувьд болохоор ер нь бол CAS дээр өдөр болгон challenges and growth гэсэн team experience тоглодог байгаа. За тэгээд миний хамгийн татдагж хэлмээр байгаа challenge гэх юм бол бидний reading and discussion буюу debate нэг клубийн талаар ярмаар байна. Бид эдийн алтаачнаас хийсэн шиг MUN project маань 2 сард ер нь бол process нь явагдаад тэгээд амжилттай зохион байгуулж дууссан байгаа. Тэр үед болохоор яг гол зохион байгуулсан хүмүүсийн нэг нь болж ажилласан учраас тэр үедээ өдөр болгон маш олон team challenges туулж тэгж дээрээс нь нэмж давсан байгаа. Тэгээд тэр үедээ маш олон зүйл сурч авч хүмүүстэй ажиллах, багт хэрхэн зөв ажиллах вэ? Тэгээ бусдыгаа хэрхэн одоо дэмжиж туслах вэ гэх зүйлүүдийг аягүй сайн ойлгож авсан байгаа. За тэгээд ер нь бол бүх strands дээр тиймэрхүү зүйлүүд ойлгож авдаг. Гэхдээ creativity буюу саяны энэ project-д болохоор илүүтэйгээр ойлгож авсан. За ирээдүйд болохоор бид нэр одоо саяны challenges and growth гэсэн зүйлүүдээ сураад тэгээд experience хийх учраас дараа жил бидэд мэдээж 92 болоод тэгээд хичээлийн талаас CAS дуусгаад тэг хүлээлгэж өгнө. За тэгээд тэрнээс цаашдаагаар гэх юм бол бидний доод ангийн хүүхдүүд CAS хийж эхлэх байгаа. Биднэрт ер нь бол өгөх тийм зөвлөгөө өгье гэж бодоод би тэгээд зөвлөгөөнүүдийг бэлдсэн байна.
За надад л өгөх маш олон зөвлөгөө байгаа ч гэсэн тэдээс яг ганцхныг нь шүүж хэлье гэж бодож байна. Энэ бол ерөөсөө яг тэр тухайн клубийнхаа хүмүүстээ сайн ойлголцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж тэгээ улмаар ойлголцсоор ингэж багийнхаа хамтын үйл ажиллагаа буюу efficiency-г сайжруулах талаар тийм зөвлөгөө өгөх юм байна. За баярлалаа. Алтай очир. Би амралттай адилхан зөвлөгөө өгөх байна. Ер нь багийн ажиллагаандаа аймаг анхаарч бусдаа сайн харилцах хэрэгтэй нь би бусдаа зөвлөж байна. За клуб дээр илүү идэвхтэй байж өгöd байх юм бол 92-ындаа илүү ямарсан постын болгол юм байлээ. Тэгээд сервис дээр юу зөвлөх гэхээр ажлаа дараа үлдний ихлээр одоо ингээд цаг тухайд нь хийгээд явах юм бол өөрчлөл дээр баг шүү. Тэгэхгүй бол тэр бохир зүйлснээ ингээд дараагийн 7 хоногт хадгалагдсан хэвээр л байдаг. За баярлалаа. Окей. За надад миний хувьд тайм менежмент амар чухал санагдсан. Тэгээд манай пейнтинг клубд ирчээд ингээ хүүхдүүд явахдаа бүх юмнуудаа ингээ цэвэрлэхгүй өрхөө явчихдаг. Тэр жоохон санагдсан. Тэгээд тэрийг нь би ганцаараа цэвэрлэдэг болчихсон зүйлтэй. Тэгээд тийм болохоор ингээ бусдаараа амар сайн бодож бүгдээрээ юмыг ухааж аваад сайн эфорт гаргах хэрэгтэй надаа. Миний хувьд болохоор ер нь бол task гэсэн зүйл айгуу сэтгэлээсээ хийх хэрэгтэй зүйл гэж боддог. Ер нь бол кастер очиод юу ч хийхгүй ер нь бол цаг нөхцөөгөө өнгөрч боломжтой байдаг. Гэхдээ task гэдэг зүйлийг ер нь бол яг анх хийж эхлэхдээ маш тийм одоо тууштай хийх зорилго өөртөө тавиараа гэж хүсэж байна. Тэгээд мэдээж яг зөвхөн хүн чинь өөрөө дуртай зүйлээ л хийдэг юм чинь яг анхнаасаа зөв клубээ сонгоорой гэж бас зөвлөмөр байна. Тэгээд клубдаа орчоод ерөөсөө тэгэж би биндээ одоо найдаж ажлуудаа үлдээхгүйгээр яг өөртөө шууд эзэн болоод тэгээд цагийн минь цагт нь хийж өвшээрэй гэж хэлмээр байна. За би эцэст нэг ганц зүйлийг хэлэх гэж байна. За тэр нь бол юу вэ гэхээр бид нар хөвчлэн ингээд кассаг болохоор заавал хийх хэрэгтэй албатай нэг хийхгүй бол болохгүй гэсэн зүйл гэдэг үнцгээр хараад тэрээс болоод өөртөө аягүй стресс үүсгдэг. Харин тэрний оронд кассаг яг өөрхөн хувь хүнийг хөгжүүлэх талаас нь өөрчлөн тусалж байгаа зүйл гэж харах юм бол харин өөрчлөж илүү стресс багтай тэгээд илүү үр дүнтэй авах гэж бодож байна. За баярлалаа. За одоо болохоор бид хэлэх зүйлүүдээ хэллээ. Thank you for listening and giving us the time of the day. And I want to say a motivational note from our team to you because you guys are going to be doing CAS next year, and to our fellow students we want to say Дараач талаад Okay, 3 2 1 get 3 2 1 дараач талаад өгөөрэй.